Дорнод аймгийг цагаан зээрийн өлгийн нутаг гэж хэлж болно. Евразийн цээжин дээр Хуура хээр гэдэг ангиллалын маш чухал экосистем байдаг. Тэр нь Дорнод аймгийн нутагт бий. Хуура хээрийн экосистемийн гол төлөөлөл бол цагаан зээр юм. Яхав чон, үнэг гэх мэтийн биологийн төрөлцөөлийн олон амьтад бий л дээ. Гэхдээ гол түлхүүр амьтад нь цагаан зээр юм. Тийм ч учраас байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг дэлхийн болон Монголын олон байгууллага үүнийг хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. За Дорнод аймаг ерөнхийдөө бол цагаан зээрийн хувьд бол судалгаагаар л үндсэн 4 популяц коридор нутаг Дорнод аймгийн яг газар нутагтаар бол байгаа. За энэ бол ерөнхийдөө бол Матад халахгүй сумын нутагт бол тийм 60 оны АБ гэсэн цус хамгаалалттай газар нутагт бол байна. За нөгөөх нь бол Хөлбөмбүрт байна. За нөгөөх нь болонгууд Чулуу ороод суманд байна. За нөгөөх нь Якнуур гэсэн ийм 4 хэсэгт яг цагаан зээрийн үндсэн популяц сүргүүд бол байна. За мөн бас үүнээс цаашлаа сүүлийн жилүүд бол цагаан зээрийн сүрэг маань ерөнхийдөө бол хойшлох чигт ойд хэрийн тал хэрийн экосистемээс ойд хэрийн экосистем рүү илүү их төрж орж байгаа юм зураг бол ажиглагдж байгаа. Тийм учраас бид нар бас нөгөө цагаан зээрэнд мэдээж хүзүүж олон улсын төлбөртэй хамтарч тэрний шилжилт хөдөлгөөнийг ажиглаад үзэх юм бол өмнөдөөсөө хоошоо ийм нүүж байгаа юм чиглэл бол бидэрт л ажиглагдаад байгаа. Дорнод аймгийнхаа сүлд тугандаа цагаан зээрийг залсан онцлогоос харуул дорночууд бидний хувьд цагаан зээр бахархах нэгэн зүйл мөнөөс мөн. Бүх дэлхийн ертөнцид 3хан байдаг хэмээн судлагдсан эмзэг, ховор, эко тогтц бүхий сүүлчийн хялгант хээр талд бид оршин амьдарч байна. Одоо бэлэгдэл маягийн сэтгэлгээнээсээ давж цагаан зээрээ хамгаалах тодорхой хүчтэй алхмуудыг хийхгүй бол оройтхон байна. Цагаан зээрийг нөгөө малчд маань нөгөө яг сүүлийн жилүүд нөгөө бэлчээрийн хомсдол бий болж байна. Яг үүнтэй холбоотойгоор өөрийнх нь малтай цагаан зэр нөгөө бэлчээр булаацалтах нэг ийм асуудал гарч ирээд ерөнхийдөө жоохон ад үзэх байдалтай байгаа даа. Гэхдээ энэ амтан энэ өөрөө том популяц бол энэ Дорнод аймагаас өөр газар байхгүй гэдэг нь маш том ач холбогдол. Энийг бас сүүлийн жилүүд бол малч иргэд маань бас нэлээдгүй хэмжээгээр сайн ойлгодог болсон. Яг нь сүүлийн жилүүд ажиглагдаад байгаа нэг зүйл болонгууд Дорнод аймгийн малчин иргэдэхээс илүү бас өөр улсаас шилж ирж байгаа бас маш их малчид ирж ийн л та Дорнод аймагт. Тэгээд тэд нар маань нэгт хоёр толонгууд мөн бас нутгийн иргэдийн малчид нэлээдгүй хэмжээгээр өсөж байна. Яг гэвэл энэ чинь 25 жилийн өмнө ингээд бодоод үзэх юм бол монголчуудын мал нь бага, зээр их байсан. Гэтэл өнөөдөр болонгууд мал нь их болсон, зээр нь бага болсон байгаа мөртлөө зээрээ ахаад ингээд ад үзээд байгаа нэг юм асуудал гараад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ айгүй тийм зөв харьцаатай жишээ нь малчин иргэд маань ч гэсэн ер нь бол тоон төхөөс илүү чанар шилжсэн ийм тогтолцоор явж байгаа. Энэ бол цаашлаад малын тоо гэхээс илүү чанараа эрхэмлдэг, түүнтэйгээ хамтраад байгаль орчноо ингээд хамгаалдаг. Цагаан зэр хамгаалах бодлогын баримт бичгийг боловсруулан аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулан тогтоодод гаргаж батлуулах явуулгаа. Тэгээ цагаан зэрийн хамгаалах бодлогын баримт бичигт мэдээж цагаан зэрийг хамгаалах бүх арга зам орно. Тэр дундаа мэдээж сая хэлсэндээ манай Дорнод аймгийн сүлдэд цагаан зэр гэдэг бидний бүр шүтэн амьтан гэсэн тиймээс энд ганц өдрөөс биш бүгд аян хэрэгтэй маа гэж. Тэгээ энэ жилд яг хизээ хэдэн үед жил болгон зохиох вэ гэдэг энэ бодлого бас хамгийн чухал. Тэгээ бас мөн бүс нутгийн дэмжих буюу цагаан зэрийг нутгалдаг тэр сундуудыг, нутгуудыг илүү сайн бүх талаар дэмжиж өгсөн бодлогыг гэсэн энэ хоёр зүйл илүү их нөлөөтэй байна. За тэгээд энэ баримт бичгийн бодлогын баримт бичиг нь яг л сургууль орон нутаг аймагт 3-ын хооронд 3 эргэх холбоогоор явах нь эхлээд аймаг бодлогын баримт бичгээ ингээд батлуулаад гаргалаа. За мэдээж гаргасан чинь төсөл гаргана. За тэгээд төсөв гаргаад төсвөөрөө орон нутаг буюу сумын байгаль орчны аюулт жуулчлалын газартаа хөрвүүлээд энэ цаашлаад үүнийг хэрэгжүүлээд дэмжиж хянаад сургууль буюу сурагчид биднэрт бас ингээд бид нар тэгэхээр олон нийтийн нөлөөллийн ажлыг илүү сайн хийх хэрэгтэй энэ сурагчид бидний бас өөрөө тэгээд бид нар олон нийтийн нөлөөллийн ажлыг хийх явцад мэдээж сурагчид бид нар их асуудал тулгардаг. Тэгээд хэрвээ тэр асуудал тулгарвал тэрийгэ буцаагаад тулгамцсан асуудалтай санал болгоод орон нутгийн захиргаа орон нутгатаа ингээд мэддэгдээ орон нутгийн цаашлаад аймгийн захиргаа уламжлаад хянаад дэмжиж явуулахад аймгийн захиргаа баримт бичгээ илүү сайн боловсруулж хянах гэсэн ийм хоорондоо эвлэх холбоотой уялдаалаар явагдана гэсэн шийдэл төрсөн байгаа.
Цагаан зээрийн тоо толгой өсөхгүй байгаа гол шалтгаан нь намрын цагт цагаан зээрийн тархац нутгийн малчдын бэлчээр рүү шахаж орж ирдэг. Энэ нь цагаан зээрийг хууль бусаар агнах сэтэл болдог гэж үзэж болно. Тэгэхдээ дандаа ооныг нь бууддаг, шаргач нь туранхай гэж орхидог бололтой юм. Ийм учраас оон хит цөөрснөөс олон шаргачин хээл авч чадахгүйд хүрдэг. Энэ байдлаараа үргэлжлэх юм бол цагаан зээр устгахад хүрнэ. Уул уурхай, хүний үйл ажиллагаа, малчдаас болж бэлчээр нутаг нь хумигдж байгаа цагаан зээрийг хайрлаж хамгаалахын төлөө хүн бүрийн оролцоо хандлага чухал байна. Евроаз буюу Аз ТV зээлчин дээр бол Монгол их улс дотор цагаан зэр гэж мэдээдгүй хэмжээгээр сүргэж амьдардаг ийм одоо бүтэц бүрэлдэхүүнтэй. Тэгэхээр бид нар бол дэлхийд ийм ховордсон ингэж сүргээрээ амьдарч байгаа энэ цагаан зэрийг бол хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Хамгаалахад бол мэдээж асуудал байна. Гэхдээ асуудлыг бид нар шийдээ цаашаа явах хэрэгтэй. Мөн бас ингээ байгаль хамгаалах үйлсэд одоо чинь Дорнод аймгийн төв дээр яж байгаад за хоошоо чулууроо ч юм уу матад суманд ингээд одоо тэнд байгаа зээрийг хамгаална гэдэг чинь бас очир тутгалтай байдаг хгүй. Яг гэвэл бид нар бол 200 гаруй км-ийн зайтай байдаг. Тэгэхээр тухайн одоо сүүлийн иргэд нөгөө малчдын иргэдээ нөхөрл болгоод нөхөрлийн иргэдээ идэвхтэн байгаль хамгаалагч болоод тэнд амьдарч байгаа малчин иргэд нь өөрөө байгаль хамгаалагч юмаа гэдэг ийм статусаар бас ажиллах юм. Зорж ажиллаж байгаа. Яг гэвэл 200 км-ийн зайнаас хамгаалнахээс илүү 200 км-ийн яг тэр бүс нутагт байгаа тэр малчин иргэн нь өөрөө байгаль хамгаалагч нь өөрөө. Ягдгүйл тэр байгаль орчин одоо тухайн хэсгийг ашиглаж байгаа ашиглагч нь өөрөө хамгаалагч байна гэдэг юм зарчмаар бол явж байгаа. Сүүлийн жилүүдэд цагаан зээр хуурай хээрийн бүсээсээ гарч манай аймгийн хойд бүсийн сумд болох Баяндун, Баяуул, Цагаав, Дашбалбар, Чулуун хороод Сэргэлэн зэрэг сумдын нутг руу нүүдлэх нь элбэг ажиглагдаж байгаа. Тиймээс дээрх сумдын малчид иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох хөтөлбөрийг үе шатстайгаар хэрэгжүүлж байна. Эко клубээр дамжуулан олгож байгаа экологийн боловсрол олгох хөтөлбөрийн үр дүн мэдээж өнөөдөр маргааш гардаг зүйл биш. Ирээдүйд гарах үр дүнд илүү үн цэнтэйгээр харж хүүхэд залуусыг бага наснаас нь эхлэн байгаль орчин ан амтнаа хайрлах дадал зуршилтай болгохыг зорж байгаа юм. Тоо толгойн цөөрснөөр хэдэн зуун жилийн дараа манай цагаан зэр бас яг энэ байдлаараа байвал устж өгөө болох магадлалтай тул Монголд байгаа сайхан уудан сэлгэр тал нутгийнхаа гой сайхан чимэг болсон чамин цагаан зэрийг хайрлан хамгаалах хэрэгтэй. Манай ялангуяа орнодчууд хатуу хориг тавьж улс орондоо ингээд дэлгэрүүлэн тавьснаар манай монголчууд цагаан зэрийг хамгаалж авч үчих чадах юм аа. Ерөнхий боловсон сургуулийн хүүхдүүдэд ингээд явуулж байгаа юм бэ гэдэг нэг шалтгаан олонгууд за ерөнхийдөө нас бие төрсөн юм ажил амьдралын гараанд гарсан хүмүүс за ер нь бол ингээд нэг ангид ч юм уу жишээндээ ангид оруулаад сургалт ингээд зохион байгуулахад нэрээ би цагаан зэрэг хамгаалах хэрэгтэй гэдгийг ойлгодог. Би байгаль орчинд хог яахгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Тэгэхээр тэрнээс гараад тэр танхимаас гараад тэр хүний нөгөө тархин дотор бодол нь олонгууд за ерөнхийдөө энийг бол би хамгаалах ёстой л гэд ингээд одоо хэмжигдэхүүн ингээд болж байгаа тий амьдрал дээр бол ингээд биелж байгаа нь байгаа боловч жоохон тодорхой хэмжээнд бага харин бид нар ерөнхий боловсон сургуулийн одоо хүүхдүүд одоо энийг яг нэг дадал туршил болгоод бий болгочих юм бол тэр хүний насан туршийн амьдралд одоо бидний одоо Монгол улсын одоо ирээдүй болсон тэр хүмүүс маань одоо яг өөрийнхөө багаасаа одоо цагаан зэрэг хамгаалах энэ хялган тэрийн экосистемийг хамгаалах за мөн бас энэ байгаль орчинд ээлтэй амьдрах, ээлтэй байх гэдэг энэхүү ухтганыг багаасаа өөрөө ингээд ойлгоод одоо амьдралын одоо бүтээгдэхүүн болоод амьдрал дээр гарах юм бүрэн боломж байгаамаа. Цагаан зээр нь бэлчээр талхлалтын хувьд тодорхой хэмжээнд байж болно. Гэхдээ нөгөө талаар өвсний ургамлын үрийг маш хол зайд тээвэрлэн тарааж ургамлын бүрхөвчийг бий болгож бэлчээрийн ургамлын сэтгэлтийг хийж байдаг. Түүнээс биш өнөөдрийн байдлаар хүмүүс бид бүхэн 100 кг ургамлын үрийг 200 км даваачид цацаад өвс ургамал ургуулах ажлыг бол хийж чадахгүй л байгаа. Иймд байгалийн өөрийнх нь зохицолтолго нь байгаль орчныхоо нөхөн сэргээх үйл явцыг зохицуулж амьдрах үндэс суурь нь болдог. За бид нар энэ асуудлыг шийдэхэд тулд ямар бодлого баримтлах вэ гэвэл сургуулийн хүрээнд яах вэ? За нэгдүгээр эко клуб төсөлсөн сургалт нөлөөлөлтэй ажлыг хийж байна. Одоо заавал ингээд дараагаар хүмүүс хэлэх биш хүүхдэд нөлөөлж гэсэн асуудал гэсэн байна. За дараа нь бол хүүхэд янз бүрийн аймаг тогтмол зохиох. Ягаад гэвэл хүний одоо үсгэж хүүхэд
зээний үрсэнчил янзан тэгээд бид нэгээ хамтраад зөвхөн өдрийг биш аяны зохион байгуулж байна. Цагаан зэр нь өөрөө ингээд ач холбогдлын хувьд бол маш их ач холбогдолтой. За нэгт бол тэр тухайн бүс нутаг энэ экосистемд байгаа биологийн төрөл зүйлийг одоо тэтгэгдэж, за нөгөө талаараа олонгууд энэ өвсний үрийг маш хол газар ингээд тээвэрлэж зөөх. За эдгээр бол ингээд олон одоо ач холбогдол бол байдгаа. Цагаан зэрэнд бол яг мэдээж бол за жишээ нэг бэлчээр талхалтын хувьд бол тодорхой хэмжээнд бол байж болно. Гэхдээ тэр нь өөрөө тэрнээс илүү хэмжээний одоо өвсний ургамал үрийг одоо маш хол зай тээвэрлж одоо бас нөгөө талаараа одоо сэргээж ийн гэсэн үг шүү дээ. Энд би байгаа боловч энд байгаа өвсний ургамлыг би тэр 150 км 200 км-ийн цаана бол авчиж бас ингээд ургамлын хөвчийг бий болгох үүсэд бол ингээд оролцож байгаа нэг хэлбэр. Хялгамт тал хээрийн экосистем түүнд зохицон амьдрагч цагаан зээр нь дэлхийн өөр аль ч улсад байхгүй лээ. Тиймээс бид цагаан зээрийн шилжилт хөдөлгөөн нүүдэл амьдрах орчинд саад болохгүйгээр дасан зохицоод ховдож байгаа цагаан зээрээ хамгаалаад авч үлдэх хэрэгтэй.